Бурятийн төлөөлөгчид Алексей Циденов удирдлагадор Монгол улсад 2 өдөр ажиллалаа. Төлөөлөгч бүр өөр өөрийн чиглэлээр уулзалт ажлуудыг хийлээ. Улаан утгын захирагч Игорь Шутенков хэд хэдэн уулзалт зохион байгуулж, Улаанбаатар хотын төлөөллөттэй цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм а. Бид соёл, аялал жуулчлал, боловсролын салбарт хамтран ажиллахад бэлэн байна. Монгол найзууд маань ч батллаа. Хамгийн гол нь эдийн засгийн салбарт ч бэлэн байгаа юм а. Монголын олон бизнес эрхлэгч манай аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах сонирхолтой байна. Харин Улаанбаатар хотын захиргаа энэхүү хамтын ажиллагааг дэмжиж, бизнес эрхлэгчдийн хоорондын харилцаа холбоог тогтооход бүх талаараа тусалцаа үзүүлэхэд бэлэн байна. Манай талаас шуун нэмэх, гахаамах нийлүүлэх боломжийг судалж үзхийг хүссэн юм. Мэдээж Улаанбаатар хотын гол чиглэл өөр байж болно. Мөн орос хэлээр чөлөөтэй ярьж чаддаг. Оросоор суулцах боломжтой оюутнуудыг мэргэжлийн чиглэлээр ялангуяа ардын аж ахуйд хэрэгцээтэй мэргэжлүүдээр сурах тал дээр хамтран ажиллах сонирхол бий. Улаанбаатар хотод Улаан уд хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Чимэд Баржинемаев мөн ажиллаж байна. Улаанбаатар хотод Улаанбаатарын иргэдийн төлөөлөгчдийн даргатай сонирхолтой үр дүнтэй уулзалт ярилцлага боллоо. Уг уулзалтын үеэр бид цаашдын ажлууд хэрхэн төлөвлөгдөж байгаа, ямар хамтрсан арга хэмжээнүүд зохион байгуулах боломжтой талаар хэлэлцсэн юм. Туршлага солилцох тухайч ярилцлаа. Мэдээж энэ бүхэн бол өнөөдрийн үед болж буй маш чухал үйл явдал юм а. Мөн Игорь Шутенков Улаан уд хот Монгол улсад орос хэлний хэрэглээг сэргээхэд бүрэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн бөгөөд хөрш орны оюутнуудыг орос хэл дээр сургаж боловсрол эзэмшүүлэхэд хамтран ажиллахад нээлттэй байгааг онцлон тэмдэглэсэн юм а. Улица Барсоева одна из главных. Барсаевын гудамж бол Улаан уд хотын хамгийн гол тээврийн чиглэлүүдийн нэг бөгөөд нийт урт нь бараг 6.5 км юм. Энэ гудамж хэдийн олон 10 жилийн турш зөвлөлт холбоот улсын баатар Владимир Бузинаевич Барсоевын нэрийг тээж алдаршуулсаар ирсэн юм. Түүний амьдрал бол энгийн нэгэн хөдөөний өнчин хүүгээс эхлээд гвардийн сөнөөгч, танк, эсэргүүцэгч их бууны бригадын захирагч болтлоо өсч дэвжсэн амаргүй зам байлаа. Дайны жилүүдэд Владимир Бузинаевич улаан армийн хамгийн төвчээртэй ухаалаг зориг захирагчдын нэг гэдгээ батлан харуулсан юм. Воронежийн болон 1-р Украиний фронт, Курскийн Нум, Киев, Львов, Краковын чөлөөлөлт, Одер мөрний гатлах ажиллагаа, Ратиборын дайралт, эд бүгд Барсоевын дайны замналын гол үе шатнууд юм. Тэр 3 удаа шаргацсан ч удалгүй фронттой эргэн ирсэн байдаг. Түүний хорон мөн Бохоровкийн дэргэд болсон алдарт танкийн тулалдаанд оролцжээ. Дайсныг талбай альж хэсэгт ямар ч нөхцөлд ухарсан ч байж чөлөөлөх дайралтын үед ч ухаалгаар ялж чаддаг байснараа гвардийн хурандаа Барсаевын гавьяа хязгаарлагдахгүй. Тэр хүн өндөр ёс суртахуунтай нэгэн байсан бөгөөд ямар ч нөхцөлд өөрийн удирдлагад байсан цэргүүдийн амь насыг хамгаалахын төлөө хичээдэг байжээ. Тэр бол зоригтой ухаалаг командлагч байсан төдийгүй өөрийн байлдагчдыг гайхалтай чадварлаг сургадаг байсан юм а. Нэгэн удаа түүнд огт бэлтгэдэггүй цэргүүдийг хариуцуулсан бөгөөд тэднийг их бууны урлагт өөрөө сургуун дадлгажуулж байсан юм. Ямар ч үр сонголт байгаагүй учраас тэр өөрийн хүчээр тэднийг мэргэшүүлсэн гэсэн үг. Үүний үр дүн цэргүүд нэгэн байлдааны хэсэгт 49 өдрийн турш хамгийн бага хохиролтойгоор байр сууриа хамгаалж чадсан юм. Тэр үед энэ маш хүнд сорилт байсан юм а. Учир нь танк эсэргүүцэгч их бууныхаа хамгийн их хохирол амсдаг нэн эрсдэлтэй байдалд байдаг гэсэн юм. Гвардийн хурандаа Владимир Барсаев бол зөвлөлт холбоот улсын баатар солиор шагнагдсан эрхэм бөгөөд Ленины одон, Улаан түгийн одон, Улаан од одон, байлдааны гавьяаны медалаар шагнагджээ. Мөн тэрээр Америкийн эрхэм офицерын легион одонгоор шагнуулсан цөөхөн хүмүүсийн нэг юм. Өнөөдөр түүний баатарлаг үйлс гавьяаны талаар сургуулийн хүүхдүүдэд яаж таниулсаар байна. Харин 33 дугаар сургууль нь Баатарын ширээ нэртэй хүндэтгэлийн буланг байгуулж, гвардийн хурандаагийн гавьяа, дайчин замналыг тэнд дэлгэрэнгүй бичиж, залуу үед таниулж байна. Владимир Бузинаевич Барсаевыг Улаан од одон, Улаан түгийн одон, Ленины одонгийн эзэн гэдгээр нь мэднэ. Эх орны агуу дайнд тулалдаж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч хүртэл шагнаж байсан гэдэг. Түүний нэрээр гудамж нэрлсэн бөгөөд тэнд хөшөөнд би зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсын баатар 3 удаа хүнд шархтаж харамсалтай нь амиа алдсан гэж дуулсан юм байна. Түүний дурсгалын түүх уламжлалыг нандинан хадгалж ирээдүйн хойчүүдэд дамжуулж байгаа цагт үр дүн хорших болно. Нэмжлэхэд Владимир Барсаевыг Львов хотын Славагийн товцог дээр нутаглуулсан юм а.
Мэргэжилтнүүд мөсний доорх усан сэлэлтийн зайг бэлтгэж байна. Нийт урт нь 120 м юм. Энэ зам дагуу хэд хэдэн майн буюу энгийн үгээр онгол нөх байршуулсан. Эдгээр нь тамирчинд ямар нэгэн санаандгүй нөхцөл үүсэх тохиолдолд хэрэг болно. Байгалийн мөсөн доорх наадмын сүүлийн өдөр энэхүү зайд шин дээд амжилт тогтоохоор Москва хотоос ирсэн Екатерина Некрасова зорж байна. Екатерина Некрасова из Москвы. Шүүгч дохио өглөө ингээд шумблаа. Екатерина метрээр амжилттай урагшилсаар хэдхэн хором үлдээд байна. Үзэгчдийн сэтгэл төвшин анхаарал төвлөрсөн мөч. Ингээд шиндээд амжилтыг тогтоож чадлаа. Тамирчин бүсгүй сэлүүр ба усны хувцастайгаар мөсний доогуур 122 метрийг 1 минут 39 хормын дотор туулсан байлаа. Энэ амжилтыг чөлөөт шумбалтын холбооны шүүгчид аль биесээр бүртгэж авлаа. Екатерина Некрасова 122 м дээд амжилт цагаан удас. Екатерина Некрасова 2003 онд зүгээр л усан шумбах байдлаар эхэлж байжээ. Дараа нь өвлийн усны сэлэлтээр идэвхтэй хичээлдэж уралдаан тэмцээнд оролцож эхэлсэн байна. Харин байгаль нуур руу хийсэн анхны аяллаа үеэр түүнд мөсөн доогуур 25 м сэлэхийг санал болгож, тэр мөчөөс хойш тэрээр чөлөөт шумбалт буюу амьсгаа төвжин усан шумбах спортоор хичээлэхэд шийдсэн байна. Одоо Екатерина 7 хоногт 3 удаа тогтмол бэлтгэл хийдэг. Түүний дасгалжуулагч нь Михаил Решетников юм. Гол анхаарах зүйл бол амьсгаа төвжих чадварыг сайжруулах явдал юм. Хэдийгээр Екатеринад олон жилийн туршлага байгаач энэ удаад ч мөн сандарч тогтолсон гэдгээ нуусангүй. Бас л овоо сандарч твдлээ шүү. Гэхдээ их таалагдлаа. Би байгаль нуурт 3 дахь ирж байна. Ирэх болгонд сайхан сэлж мөсөн доогуур шумдаг да. Очень хорошо плывется и ныряется подо льдом. Шумбад дээшээ гараад ирэхэд нэн түрүүнд ямар сэтгэл төрж байна? Ну как эйфория. Сэтгэл хөдлөл бэлтгэлээ дэмий хийгээгүй юм байна гэж бодсон. Энэ бүхнийг хийж бүтээхэд туслалцаа үзүүлсэн энэ олон хүний хөдөлмөр дэмий байгаагүй юм байна. Би чадсан. Би маш их баяртай байна. Все получилось. Я очень рада. Тамирчны гол зорилго бол эхний майн буюу нөхрөө шумбуу орж мөсний доогуур 120 м-ийг сэлж туулах явдал юм а. Дараа нь гарч ирээд гипокси буюу хүчил төрөгчийн дутагдлын үед өөрийгөө хэрхэн хянаж байгааг тодорхой протоколын дагуу харуулах ёстой юм. Тамирчин шүүгчдэд сайн сайхан байгаагаа харуулах тодорхой дараалалтай үйлдэлүүдийг гүйцэтгэх шаардлагатай юм. Энэ зай бол том сорилт шүү. Мөн энэ төрлийн тэмцээн харьцангуй шин төрөл бөгөөд шүүгч бидний хувьд шин сорилт болж байна. Тиймээс зохион байгуулагчдын зүгээс урьдчилсан бэлтгэлийг маш хөвтнээс нарийн төлөвлөн хийсэн юм. Наадмын эхний өдрүүдэд бусад оролцогчид бас шин дээд амжилт тогтоосон. Оросын тамирчин Ольга Маркина моноласт буюу нэг сэлүүртэйгээр 71 м-ийн гүнд шумбуу орсон. Харин Хорватын зочин тамирчид болон Витомир Маричич, Санда Делианаар олс дагуу зөвхөн гараараа татах шумбах төрөлд амжилт тогтоожээ. Санда 55 м, Витомир 62 м-ийн гүнд хүрч тус амжилт тогтоосон байна. Мөн Туркээс ч тамирчид ирж оролцжээ. Энэ тэмцээн нь энэ жилээс олон улсын статустай болж улам өргөн цар хүрээтэй боллоо. Үнэхээр гайхалтай байлаа шүү. Бид сайхан цаг агаартай байгаасаа гэж мөрөөдөж байсан. Харин тэмцээний үед Оросын чөлөөт шумбалтын холбоо үнэхээр өндөр түвшинд маш сайн зохион байгуулсан. Бүх зүйл маш өндөр зохион байгуулалттай байлаа. Бид үнэхээр их баяртай байна. Мөн аюулгүй орчинд байгаагаа мэдэрч байна. Гэхдээ хамгийн чухал зүйл бол чөлөөт шумбагчдын аюулгүй байдал хэвээрээ байна. Байгаль нуурын мөсөн доогоор фестивал бол дэлхийд дээрх анхны мөсөн доорх фри дайвингийн наадам бөгөөд Оросын фри дайвингийн холбооноос ажиллагаар бий болсон юм. Энэ наадмыг энэ жил 2 дахь удаага зохион байгуулж байна. Анхны наадам өнгөрсөн жил байгаль нуурын Баг тэнгис гэдэг газар болж исэн юм. Анхны болон 2 дахь удаагийн наадмын аль алинд нь тамирчид тус бүр 4 шинэ амжилт тогтоож түүхэнд тэмдэглэхүйц амжилт үзүүлжээ. Өнгөрсөн жил энэ наадамд 12 тамирчин оролцож байсан бол энэ жил 22 хүн оролцлоо. Бид өсөн хөгжиж байна. Ирэх жил бүр ч олон хүн оролцоно гэж найдаж байна. Учир нь спортод ялангуяа өвлийн фридайвинг буюу хүүдэн усны шумбах төрөлд хүмүүсийн сонирхол өсөн нэмэгдэж байна. Харин үнэнээ хэлэхэд байгаль нуур бол үнэхээр дахин давтагдшгүй онцгой газар. Маш олон хүн энэ сайхан нутагт ирэхийг хүсдэг. Байгалийн усыг туулж шумбасны дараа дахин заавал эргэж ирмээр санагддаг. Учир нь тэр юр бусын эрчсээр цэнэглэгддэг. Эсэргээж эрч хүч өгдөг. Үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж төрүүлдэг юм. Дарья Андреева, Александр Гаврилов и Сергей Коваленков специально для программы «Новости».
В мастерских исправительного Засран хүмүүжүүлэх байгууллагын гар урлын цехүүдэд 50 хүн хөлмөр эрхэлж байна. Ял эдэлж буй хүмүүс өөрсдийгөө хангадаг. Тэд талх барьж, хувцас ойж, автомашин засварын захиалга авч гүйцэтгэдэг юм. Модон эдлийн цэхэд тэд уурхайн компаниудад зориулсан өрөмдлөгийн цөм хадгалах хайрцаг хийх ажлыг сайн эзэмшсэн бөгөөд одоо тэдэнд шинэ огт өөр чадварт хүч үзэж эхэлжээ. Үүний өмнө онлын мэдлэгийг нэгт сувдалж бэлтгэл базаажээ. изучили теорию. Тэвээ, ном нь энд байгаа. Би эхэлж харж чад их сонирхсон юм. Загварыг нь аваад ирлээ. Болох бүх үйл явцыг нь ч судлаа. Үнэхээр сонирхолтой байсан. Та одоо зүгийн үр хийж номыг нь уншиж байгаа юм байна. Судлагдсныгаа дараа өөрийн гэсэн зүгийн аж ахуйтай болох уу? Тийм бодол төрсөн. Яасан ч гэсэн суллагдъя. Тэгж байтал мэдэгдэх байлгүй. Хийж магадгүй. За 2 недели мастера складировали. 2-7 хоногийн дотор урчууд 50 ширхэг зөгийн үүр угсарсан бөгөөд одоо тэдгээр зориулагдсан хүрээ хийх ажил эхлэж байна. Нийтдээ 1000 гаруй хүрээ хэрэгтэй. Бүтээгдэхүүн бүрийн гүлгэр байдал, нарийн хийцэд тусгаалan байгуулсан чанарын хяналтын комисс хяналт тавьж байна. Гэсэн ч ял эдэлж буй хүмүүс ажилдаа маш хариуцлагатай, мэдлэгтэй ханддаг. Үнэх хэрэгтэй тэд зөвхөн тухайн мэргэжлийн зэрэг үнэмлэхээ авсны дараа л уг ажлыг хийх эрхтэй болдог юм а. Получение документа о соответствующей квалификации. Манад ял эдэлж буй иргэн бүр модон эдлийн мужаан эсвэл мод боловсруулах суур машины оператор гэсэн тодорхой мэргэжил эзэмшин байдаг юм а. Манай засгийн газар байгууллагад олгож буй диплом үнэмлэх нь эрх чөлөөнд байгаа энгийн иргэдийн боловсролын байгууллагаас олгодог ижил төрлийн бичиг баримттай адил хүчинтэй тооцогддог. Гүйцэтгэсэн ажлынхаа төлөө хоригдлууд цалин авч, уг мөнгөө шууд энд дотроо зарцуулах боломжтой. Цай эсвэл амттан зэрэг зүйлс худалдаж авч болно. Ямар байн хамаатан саднуудаас гуугаад байлтай штэ. Мөнгө төгрөг хэрэгтэй штэ. Гэр бүл хүүхдүүд бас байна. Тэдэндээ ч тус болдог юм аа. Многие осужденные Олон хоригдол цалингаасаа тодорхой хэмжээх хадгалж суллагдах өдрөө хүлээн хуримтлал үүсгдэг. Эхний саруудад цугларсан энэ мөнгө нь орон сууц түрээслэх, тохиромжтой ажил олох зэрэг хангалттай дэмжлэг болдог байна. Гэрэл гэхэд 2 сарын дараа суллагдах бөгөөд түүний зорилго хэдийн тодорхой болжээ. Тэр галт тэрэгний машинист болохоор төлөвлөж байна. стать машинистом поезда. Энд юу болдог яадгийг сайн харлаа, мэдэж авлаа. Энд дахиж ирэхгүй тулд өөртөө хэдэн дүгнэлт гаргасан. Легкий шелк. Невесомая, почти полупрозрачная. Эдгээр материалууд уг загварын цуглуулгын үндэс болсон нь зүгээр нэг тохиолдол биш юм. Мөсний бүжиг бол хойд нутгийн байгалийн хүч, гоо үсгэлэнгийн тухай өгүүлэмжим, харин дүр төрх бүрийн сүүлийн чимгэн гоёл чимэглэл үнэт эдлүүд юм. Хөнгөн торго. Бараг жингүй хагас нэвт харагддаг. Ирэмгийн ус. Коллекция вдохновляет. Цуглуулгын маань гол онгод Арктик нутаг байсан гэж дизайнер хэлж байна. Намтарсан давуун яг л сааха нутагт урсах горих шиг. Харин өргөн ханцуу ром хэлбэрийн хамгаалтын хээ зэргийг харвал энэ нь уламжлалт хувцасны хэв маягийн жинхэнэ сонгодог илэрхийлэл юм. Энэ нь таван харах буюу саахан ардын хамгаалалтын бэлтгэл юм. Би энийг зориуд урт хэлбэртэйгээр бүтээсэн. Учир нь миний хувьд энэ бол орчин үеийн хэлбэрт буулгасан алгыс чит буюу хуурай ерөөл юм. Уламжлал ба шинжилгээлийн хослол гэж боддог. Культура. Соёл бол загварын салшгүй нэгэн хэсэг. Харин угсаатны өнгө аяс уламжлалт элементүүдийг сайхан үзэгчид өндрөөр үнэлжээ. Тэд зариуд уг загварын шоуг үзэхээр ирсэн бөгөөд дизайнерын уран бүтээлийг тогтмол сонирхон дэмжиж байдаг. Дизайнера. Дэлхийд даяар алдар цутаг болсон шүү дээ. Өнгөрсөн жилийн загварын шоунд ч ирэхэд үзүүлжил байсан. Үнэхээр үзэмжтэй тансаг байсан. Бид маш анхааралтай ажиллаж байгаа. Өсөн торнож байгааг нь харах таатай байна. Харин энэ Киергэтэй хамтарсан нь сэтгэл хөдлөж байна. Якут бол эрчис чадлын газар гэж хэлмээр байна. Нийслэлийн загварлаг бүсгүйчүүд ч мөн сэтгэл хангалуун байна. Тэд одоо өөрсдийн хувцсны шүүгэнд сааха үндэсний хэв маягтай хувцас заавал авна гэлцэж байна. Угсаатны өнгө аяс нь маш сайн мэдрэгдэж байсан учраас тэр үзүүлбэр сэтгэлд үнэхээр сайхан зөгцсөн сэтгэл үлдээсэн. Харин тэр бүсгүй тайзан дээр гарч ирэхэд нь би дотор бодсон. Энэ хувцастай зүгээр гудамжаар алхаж болохоор өдөр тутам өмсөж болохгүйц хувц байна шүү гэд. Надад бол энэ жинхэнэ нэгэн нээлт байлаа. Бид браво гэж хашгирч байсан. Мөсний бүжиг цуглуулгын шоу Москвагийн загварын 7 хоногийг аль бие ёсоор хаалаа. Изабеллатай хамт Орос болон гадаадын 180 гаруй загвар зохиол
зохион бүтээгч брэндүүд өөрсдийн цуглуулгыг танилцуулсан бөгөөд нийтдээ 3,000 гаруй төрх загварууд толилуулжээ. Энэ 7 хоногт Москва дахин нэг удаа загварын чиг хандлагыг тодорхойлогч төв болсон бол тайз нь шинэ нэрс, шинэ авиаснуудыг олонний өмнө нээсэн чухал мөч байлаа. Уралын сонгодог хөгжмийн шүтэн бишрэгчдэд зориулсан тоглолт. Хэ Жанхао Ченган нар үлгэр жишээ хослол бүтээж өвөрмөц хятад аялгауг симфони хөгжмийн баялаг хэлбэртэй гайхалтай уялдуулжээ. Сонирхолтойгоор уянгалаг хайрын түүхийг өгүүлсэн Лян Жу хэмээх алдар зохиолыг 4 дахь удаагийн Орос хятадын хөгжмийн наадмыг нээхээр сонгонд тогложээ. Энэ жүжигийг Уралын академик филармоны хөгжмийн зохиолч Александра Зиганшина санал болгож тэргүүн хийлийн хэсгийг өөрөө тоглосон байна. Өнөөдөр тоглох гэж оролцсон аргууд зочдод хүрсэн гэж бодож байна. Хэд хэдэн хөгжмийн зэмсэг шүү дээ. Хятад ардын зэмсгүүд юм. Хоёр орны соёлын солилцоо ямар чухал болохыг онцлон харуулахын тулд уг наадмын нээлтэд Орос улбаны улсын гадаад хэргийн яам болон Екатеринбург хот дахь бүгд найрамдах хятад ард улсын ерөнхий консулын төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Тэдний хувьд хятад дүрслэлийн модуль яц нэртэй гэрэл зураг үзэсгэлэн хамгийн түрүүнд сонирхсан байна. Тус үзэсгэлэн нь Екатеринбургийн орчин үеийн урлагийн академи оюутнуудын бэлтгэсэн наадмын хөтөлбөрийн нэг хэсэг юм а. Үзэсгэлэнт нийт үзүүлсэн бүтээлүүдээс даруй 3 дахин их бүтээл байлаа. Бид хятадын онцлог, сэтгэлгээ, түүх болон орчин үе уламжлалт зүйлсийн харилцан үйлчлэлийг тод томрон илэрхийлсэн нэн өнгөлөг тод бүтээлүүдийг сонгосон. Энэ жилийн наадамд Уралын консерваторид суралцдаг 120 хятад оюутан суралцж байна. Тэд бүгд наадмын хөтөлбөрт уран бүтээлийн хамтрагчид болжээ. Энэ бол байнга хоёр талын харилцан үйл явц юм. Хятад оюутнууд манайд ирж бид тэдэнд дуудуулах мөн Чайковский, Рахманинов, Глинк, Мусорский зэрэг Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийг заадаг. Бид мөн өөрийн ирэхгүй тэдний соёлд татагдан ордог. Өөрөөр хэлбэл байгалийн жамаар татагдаж урлагт нь уусдаг гэхүү дээ. 2022 онд зөвхөн дотоод сургуулийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд гадаад оюутнуудыг нутгийн оюутнуудтайгаа ойртон танилцахад туслах зорилготой байсан юм а. Гэвч цаашид хүрээгээд хэлснээр олон улсын томоохон арга хэмжээ болон өргөжиж академик урлагийн салбарт Орос хятадын соёлын байнгын харилцааны талбар болсон юм. Наадмын үеэр консерватор тогтмол ирдэг хүмүүс хятад урлагийн шүтэн бишрэгч болжээ. Хятад хөгжим аялгау их сонсголонтой юм а. Ардын дуунч аялгау сайтай, Орос дуутай төстэй юм. Орос юм уу хятад дууны үгийг авчвал аль ч хэл дээр дуулж болох юм. Тэгвэл сонсож байгаа хүнд ойлгомжтой бол сэтгэлээс гарсан дуу гэдэг нь ойлгомжтой болох юм а. Наадмын 3 өдөр оролцогч бүрийн авиасыг багтааж амжихгүй байсан учраас энэ жил Орос хятад наадам 4 өдөр үргэлжилжээ. Наадмын сүүлийн өдөр Екатеринбургийн консерваторид хөгжмийн хорхоотнуудын сонорыг эртний хятад хөгжмийн зэмсэг болох цин ятгаар баясгана. Александр Пугачев, CGTN, Екатеринбург.